Аливаа тоог тоончлон дээр тэмдэглэж болно. Жишээлх юм бол 3-ыг тэмдэглээд 3-аас баруун тийшээ түүнээс их тоонууд оршино. Харин зүүн гардал руу нь түүнээс бага тоонууд оршино. 3-аас их тоонуудыг ингэж эсвэл ингэж бичиж болно. Тоон шулууны баруун захад нэмэх хязгааргүй байна. Зүүн захад хасах хязгааргүй байна гэж ойлгож болно. 3-аас их тоонуудын олонлогийг бичихтэй 3-аас нэмэх хязгааргүй гэж өгөөд хаалтыг гадагш нь авч тавь. Дөрвөлжин хаалтыг бөөрхийн хаалтаар сольж болно. Адилхан утгатай гэсэн үг. 3-аас 90 бага тоонуудын олонлогийг бичихтэй хасах хязгааргүйс 3 хүртэл гэж бичнэ. Хаалтуудыг гадагш нь харуулна. Мөн бөөрхийн хаалтаар сольж болно. Харин 3-аас багагүй тоонууд буюу 3-аас их буюу тэнцүү тоонуудын олонлогийг тоончлон дээр зурхтаа 3-га битүү бөөрх хэлж зураад түүнээс нэмэх хязгааргүй гэж зурна. Тэмдэглэхдээ ингэж эсвэл ингэж тэмдэглэнэ. 3-таа тэнцэж болно гэж байгаа учраас хаалтыг тотгош нь харуулах ёстой. Хязгааргүйрөө бол хаалт өргөж гадагш харж явах ёстой. Тэгвэл 3-аас ихгүй буюу 3-аас бага буюу тэнцүү тоонуудыг ингэж тэмдэглэнэ. Гадагш харсан хаалтыг бөөрхийн хаалтаар сольж болно. Тэгвэл 2-оос их 5-аас бага тоонуудын олонлогийг ингэж зураад гэж тэмдэглэнэ. Харин хасах нэгээс багагүй 3-аас ихгүй тоонуудын олонлогийг гэж зураад ингэж тэмдэглэнэ. Шугамн тэнцэтгэл бишийн ерөнхий хэлбэр нь юм байна. Шугамн тэнцэтгэл бишийг бодохдоо 3 зарчмыг баримтлана. Тэнцэтгэл биш дээр ижил тоо нэмэх эсвэл хасахад их багын тэмдэг өөрчлөгдөхгүй. 2-дугаарт тэнцэтгэл бишийн хоёр талыг тэгээс их тоогоор үржүүлж хуваахад их багын тэмдэг өөрчлөгдөхгүй. Харин тэнцэтгэл бишийн хоёр талыг тэгээс бага тоогоор үржүүлэх эсвэл хуваахад их багын тэмдгийг эсрэгээр эргүүлнэ. За энэ бодлогын хувьд бол хоёр талаас нь Б хасаад ийм болно. Хэрвээ А нь тэгээс их байх юм бол А тоогоход их багын тэмдэг өөрчлөгдөхгүй буюу ийм бол. Хэрвээ А нь тэгээс бага тоогох юм бол их багын тэмдгийг эсрэгээр эргүүлээд ийм болгож өгнө. Жишээ 1. Энэ бодлогын хоёр тал дээр 3 нэмээд дараад нь хоёр талыг нь 2 тоогаад ийм хариу байна. Шийдийг зурхтаа ингэж бичгтээ ингэж бичиж болно. Жишээ 2. Энэ тэнцэтгэл бишийн хоёр талаас 4-ийг хасаад дараагаар нь хас 2 туваавал их багын тэмдэг эргээд ийм бол. Шийдийг бичгтээ ингэж бичнэ. Жишээ 3. Энэ тэнцэтгэлийн хоёр талаас 4-ийг хасаад дараагаар нь хасах 8 тувааж өгвөл их багын тэмдэг эргээд ийм бол. Энэ шийдийг зурхтаа ингэж бичгтээ ингэж бичнэ.